ИБС телевизийн сурвалжлах баг аймгийн тамгын газраас танд хүрч байна. Цагаан тос аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн саналыг нэгтгэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хилцүүлгийг зохион байгуулж байна. Энэхүү нээлттэй хилцүүлгээс бэлтгэсэн сурвалжлагыг одоо та бүхэнд хүргэе. Энэ өдрийн ямар амгалан айлтгая. Орхон аймгийн иргэдийн телевизийн хурлаас одоо мөн хэрэглэгчдийн хурлаар хилцэх олон асуудлуудын нэг нь өнөөдрийн одоо хилцэж байгаа энэ цагаан тос аймгийн дэд хөтөлбөр байгаамаа. Тэгэхээр альва одоо гарч байгаа бодлын өөрчлөлтүүдэд иргэдийн оролцоо, дуу хоолой, саналыг оруулах ийм одоо бидний хамтарсан үйл ажиллагааны нэг хэлбэр бол энэ нээлттэй хилцүүлэг байгаа. Тэгэхээр одоо сүүлийн 2-3 жилийн судалгааг харахад жишээлбэл 2017 онд гэхэд одоо жилийн хэмжээнд тийм ээ 22 удаа за 5 м/с-ээс одоо 20 м/с хүртэлх ингэж одоо бэлтжижсэн бол 2018 онд энэ бэлтгэлт 2 дахин шахуу одоо өссөн. Жишээлбэл 42 удаа. Тэрний хамгийн өндөр нь одоо нөгөө 5 м/с байсан удаж нь одоо тийм ээ 12 байсан бол бүр 23 м/с хүртэлх ийм одоо бэлтгэлт үүсэж байгаа учраас энэ одоо асуудлыг маш одоо богино хугацаанд бодлогын одоо төвшөнд авч хэлцгийн зайлшгүй шаардлага үүсч гарсан. Иргэдийн удаа дараа аймгийн засаг дарга түүний тамгын газар зан аймгийн иргэдийн төлөвчдийн хурал төлөөлөгчдөйг хамтарсан иргэдтэй явуулж байгаа олон одоо арга хэмжээний нэг одоо хөндөгдөг асуудал бол өнөөдрийн бидний зайлшгүй хэлцэх юм цагаан тос төлөвлөрийн асуудал байгаамаа. Цагаан тос төлөвлөрийн ажлын хэсэг аймгийн цагаан захирамжаар байгуулагдсан. За эрдэнэ төлөвлөрөөс төлөөлөл, аймгаас төлөөлөл ингээд байгуулагдаад ажиллаад бүтэн жилийн хугацаанд үндсэндээ одоо аймаг эрдэнэ төлөвлөр гэдэг хоорондын маргаантай ажлын хэсэг анханасаа хавлаад хуралдахад их төвөгтэй. Яагаад гэвэл аймгаас байгуулагч аялал жуулчлалын газар, манай эрүүл мэндийн газар ингээд аймгийн удирдлагууд за үндсэндээ бид нар ч юм бол эрдэнэ төлөвлөртэй холбоотой иргэдийнхээ нэгэн адил хөндлөлийн асуудал байдаг. Цагаан тоосны асуудлаа одоо эрдэнэ төлөвлөр зэгслэх ёстой, янзлах ёстой гэдэг. Эрдэнэ төлөвлөр бол тос урд нь тайлбар байдаг. За цагаан тос бол ийм учиртай. Энэ бол одоо үйлдвэр байгаа учраас гарна болохгүй утгагүй энэ хэсэг манайх одоо ингэ хийж байгаа гэдэг. За өнгөрсөн хугацаанд бид нар яасан гэхээр 2015 хүртэл байгуулагч аялал жуулчлалын яамн дээр баталсан хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн биелэл юу болж байгаа? Энэ хөтөлбөрийн хүрээнд энэ хөтөлбөрийг батлаад эрдэнэ төлөвлөр байгуулагч аялал жуулчлалын яамн гэдэг яг юу хийж вэ гэдэг. Энийхээ биелэлтийг гаргаж байгаа. Энэ харамсалтай нэг доогуур үзүүлэлттэй. Тэгээд бид нар одоо за энэ үзүүлэлт бол их доогуур үзүүлэлттэй учраас дахид шинжилгээ одоо дахиж асуудлыг заавж үлдэхээс аргагүй байна. За үндсэндээ энэ дээр ингээд ажлын хэсэг сүүлдээ зогцоод ерөнхийдөө бид нар Орхон аймаг эрдэнэ тос гэж ийм газар амьдарч байна. Энд цагаан тос босч байгаа нь үнэн, энэ үйлдвэрийн бүс нь үнэн. Цагаан тос мал экологид хөрөнгөлж байгаа нөлөөллийн үнэлгээг нь хийж авъя. Яг одоо тэр орчинд амьдарч байгаа малын асуудалтай холбоотой. За тэгээд хүний эрүүл мэнд үзүүлж байгаа үнэлгээг нь хийж авъя. Үнэлгээний байгууллагаар. Тэгээд эн чинь нөлөөллүүдээ одоо жишээлх юм бол бид энэ орчинд амьдарч байгаа хүмүүс биш өөр аймагуудтай харьцуулж харъя. Одоо яг энэ одоо бүхэлдээ энэ 40 хэдэн жил амьдарч гисэн эрдэнтийн хүмүүс одоо хайрлахаар насчтын үед ялан гэж байгаа ш. Шинэ залуу хүн биш гэдэг ингээд явъя. Тэгээд хаягдлын аж ахуйн цаашдын ашиглалтын судалгаа мэргэжлийн байгууллага хийлгэж. Энэ өөрөө хоттойгоо ингээд зэрэгэлдээ байгаад зөв юм буруу юм. Эрдэнэ төлөвлөр өөрөө хаалтынхаа менежментийн үед энийг яаж авч үзэж байгаа. Хааш нь байлгах боломжтой. Тэр нь эргээд одоо хот руугаа юм уу байгаль орчинд үзүүлэх сөрөглөлөө байх юм. Технологийн өөр шийдэл байгаа юм. Энийг одоо хэдүүлээ тодорхойлж аваад иргэдэд яачаа, зарлчаа. Байгаль орчны хөндлөнгийн хяналтын тогтолцоо боловсронгуй болоод тогтнолцуулъя. Одоо ингээд цагаан тос чинь жаргалын төвчл ингээд хүний нүд бол одоо нилээ бохирдсон юм харж байгаа байхгүй. Тэгтэл хүний нүдэнд харагдтал ингээд цагаан тос жаргалын цомд очих гэдэг чинь одоо нөгөө Монголын говийн нөгөө тоосон зэрэг Америк орчин гэдэг адилхан хаач үлж байгаа юм мэдэхгүй байхгүй. Тэгээ ингээд жишээ одоо байгаль орчиндөө бодиттой ингээд тохирол үүсгэж байгаа нь үнэн байна. Энийг хэдүүлээ одоо яг тогтоогоо тооцоод ингээд хаана ханаа зөвшөөрөё гэдэг асуулыг нэгд ярьж байгаа. Энэ нь бол цаашдаа бид нар одоо байгаа юм а бодиттой мэднэ гэдэг маань юу руу хөрөнгө оруулах, тэр хөрөнгө оруулсан мөнгөнд нь ямар үр дүнтэй болсон юм бэ гэдгийг жишээлбэл 19 онд тэрбум төгрөг төлөвлөлөө гэд 19 онд төлөвлөсөн тэрбум төгрөг нь 20 онд дүгнэхэд яг ийм юм асуудлууд байсан. Тэргээ дахиад шинжилээд энэ үр дүнтэй болж үр дүнгүй болж гэдгийг гаргая. Ийм асуудлыг ярьж байгаа. Хоёрдугаарт нь хаягдлын аж ахуйн цагаан тоосон зэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлээ.
Одоо нэг эн чинь нийтдээ 2000 гаруй 2033 гэж ярьдаг байхад 2000 гаруй гаарын талбайг эзэлж байгаа ийм л нуур байна. 70 байна. Харамсалтай нь одоо бид яагаад ингэ бүрэн дарж болохгүй юм гэхээр энэ өөрөө ашиглагдж байгаа уурхай. Ашиглагдж байгаа уурхай хаягдлын талаа. Эрдэнэ төвлөрд дахиад цаашаа 60 жил ямар ч байсан ажиллана гэдгээс харалчлаа. Тэгээ ашиглагдж байгаа уурхай чинь болонго хаях асуудал нь байнгын явдаг юм байл. Зун хойцсгөө өвлөн хойцсгөө зун хойцсгөө. Ингээд одоо бидний ярьж байгаа шиг шууд 100% зээмд ч юм уу газар болгочих асуудал энэс бол зөрчилдөд. Ягаад гэвэл эргээд иргэжил энэ жил асар их хэмжээний өрнөг гаргаад ямар ч цагаан тоос болгохгүй болоо. Цагаан тоосыг дарах нь өөрөө амархан байна. Ямар ч цагаан тоосгүй болголоо иргэжил дахиад энэ хаях гэдэг. Тэгэхээр эрдэнэ төвлөрд өөрөө ашигтай ажиллах хэрэгтэй компаниуд ашиглаж байгаа компаниуд гэдэг ингээд нэг юм бас зөрчилдөө үүсэж. Тэгэхээр зэрэг энэтэй холбоотой дэглэлтийг бууруулах ямар технологи арга хэмжээ 3-4 янзын туршсан юм байна. Энийхээ үр дүнг бас авч үздэг юм байна. Үр дүнгийн араас нь хөөсөлдөг юм. Тэгээ өнгөрсөн жилээс 23 янзын технологи авчаад туршиж байгаа. За туршилт бол эдний хэмжээнд нэлээд ашигтай юу үр дүн сайтай гарсан. За одоо энэнийхээ оронд эрдэнэ төвлөрд мөнгө төлөх гэсэн. Эрдэнэ төвлөрд жил төлөвлөхийн эдэн гал дарах юм. Одоо бол хамгийн үр дүнтэй асуудал нь бороожуулах асуудал. А гэхдээ бороожуулах нь яг цагаан тоос одоо 2000 гарангийн 1000 гаран бол идэвхтэй цагаан тоос босч байгаа талбай. 1000 гаран гаа. Энэ 1000 гаран гаа чи өөрөө шавар намаг. Тийшээ одоо хүн машин ямар нэг юм очих боломжгүй болчихно. Энэ байдлаа яах вэ? Эрдэнэ төвлөрийг бид нар онгоц авч онгоцоор дараадаг асуудал асуудал. Тэгээ та бүхний санал бодол асуултыг сонсоод одоо цогх одоо саналуудыг би ажлын хэсэгт тусгаад хурлын уралдаанд оруулаад явах бэлэн байна. А дээрээс нь мэдээж та бүхэнтэй холбоотой зарим одоо хийгдэж байгаа юм уу ажлууд дээр ямар хөө байдлаар явж байгаа, ямар үр дүн гарч байгаа гарах баа гэдэг талаар хариулт өгөөд явахад одоо манай эрдэнэ төвлөрөөс ганцхан удаа сууж байна. Тэгээ манай эмэл мэндийн газар сууж байна. Байгаль орчин аж үйлчлэлийн газраас хүмүүс сууж байна. Тариалан эрхэлж одоо амьдралаа залгуул яг тийм онцлогтой тийм сум байгаамаа. Тэгэхээр бас энэ цагаан тоосны асуудал маань бас хурдан шуурхай судалгаа шинжилгээ хийхэд мэдээж бас цаг хугацаа орно. Тэгэхээр энэ асуудал бас хурдан шуурхай хийгдээд бас ард иргэдэг бас үнэн зөв мэдээлэлээр хангаад цаг тухай бүртэн бүгдээрээ бас мэдээлэлээр хангаад өөрсдөө бас иргэд маань урьдчилан сэргийлэх ямар иргэдийн зүгээс хэний ээлжинд арга хэмжээ авах юм. Тэр мэрэг заавар зөвлөмжийг бас бидэнд бас хүргэх байхаа гэж бодож байна. Гэхдээ энийг бас тухай бүрдээ бас тэгэх юм бол бид нар хамтраад бүгдээрээ төр засаг байгуулахад одоо ГОК-тойгоо нийлээд эрдэнэ төвлөртөйг нийлээд бас ард иргэд төрийн бодлого баримтлаад бид нар нэгэн төгрөг чинь бас хамтарч ажиллаад эртнээс нь хамтраад ажиллаж байгаа бол бас илүү үр дүнтэй байгаа. Нэгдүгээр хангалын голын бохирдол гэдээ бас ярьж байна л да. Хангалын голыг дагаж манай газар тариалангийн тариачид ногоочуд маань яг бүр хангалын голоор осолж бас бид нар амьдралаа залгуулдаг байгаа. Тэгэхээр бас энэ дээр одоо бас ямар арга хэмжээ авч хангалын голын үнэ цэвэршүүлэх байгууламж баригдана гэж байгаа. Хязгаарнээс эхэлж яах юм болоо иргэд маань тэрнээс өмнө одоо ямар ойлголттой явж их юм болоо гэсэн нэгдсэн бас тийм ойлголтыг үржилсэн байдлаар ч гэсэн бид нарт бас өгүүл зүгээр байна. Энд дандаа бас холбогдох шийдвэр гаргах хүмүүс бас мэдээлэл өгөх одоо эрүүл мэндийн чиглэлээр байгаль орчны чиглэлээр ч гэсэн ирсэн байгаа болохоор энийг бас тодруулж асууя гэж бодож байна. Хоёрдугаарт бас одоо байгаль орчинд сөргөөр нөлөөлж ийн гэж үзэхээр бас одоо нөгөө нөлөөлөд эхлэх юм болвол эргээд бид нарт бас одоо нөгөө нийгмийн асуудал маань эдийн засгийн асуудал маань бас яригдчих эхлэн манай жаргалан цум бол малынхаа сүүн бүтээгдэхүүн малаа бас зарлж борлуулдаг тэрийгээ дагаад хүнсний ногоогоо бас зарж борлуулдаг байгаа. Тэгэхээр буцаад эргээд бас энэ мэдээллийн бусаад иргэдийн маань эдийн засгийн амьдралд нь бас нөлөөлж эхлэх тэр үүднээс бас цаг хугацааны хувьд бас яаравчлан бас биднэрт мэдээлэл хангаж байгаа зүгээр байна. Хангалын гол дагуу ерөнхийдөө бол тогтмол лаборатори маань шинжилгээ хийдэг. Саяхан бид нар нөгөө яг Эрдэнэ Орхон аймагта яг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 4 лабораторид хамтарсан шинжилгээ хийсэн. Хангалын гол дагуу. За энэ шинжилгээгээр ерөнхийдөө шинжилгээний үр дүн бид нар говьл багийн иргэдийн ундны гүний усны худаг мөн хангалын голын 6 цагуудаас дээж авч шинжилгээсэн. Энд ямар лабораторид оролцсон бэ гэхээр ус цагаар орчны шинжилгээний төв лаборатори, байгаль орчны лаборатори, за мэрэгжлийн хэлтийн лаборатори, мөн хүний экологийн лаборатори, тэгээ мөн эрдэнэ төвлөрийн байгаль орчны лаборатори гэсэн 4 лаборатори орж шинжилгээ хийсэн ба. За шинжилгээний үр дүнгээс ингээд ерөнхийдөө үзэхэд бол хангалын голын бохирдол маань 3 дугаар буюу бага бохирдол буюу 4 дугаар зэргийн гэсэн ангилалтай ийм шинжилгээний үр дүнгууд бол гарсан ба. Хүнсний ногоо дээр. За хүнсний ногоо дээр бид нар бас давхар энэ шинжилгээ хийж үзсэн. За яг хангалын голын дагуу яадаг тариаланчдын яг гэр ахын хашаан дотроос нь авч
төмсөн дээр л хэмжээ шинжилгээ хийж үзсэн ба. За хүнсний ногоос харт бол буюу кадми хүний биед нөлөөлөх үзүүлэлт гэж байдаг. Тэрний стандарт үзүүлэлтээс яг их хэмжээтэй гарсан тийм үзүүлэлт бол гарч ирээ ба. За энэ хүнсний ногооны дээжиг бол хотод одоо Номын хойлтын компани хүнсний лабораторийн төмчлэн лабораторид шинжилгээний үр дүнгийн явуулсан. Тэрүүгээр бол ийм үр дүнтэй бол гарсан байна. За энэ 20 хэдэн жил би одоо энд 30 жил ажиллаж байна л да. Төмөр замд. Энийг яриаггүй ш ярьсан асуудал. Одоо би өөр яг амьдрал дээр мэдчихэж шүү дээ. Одоо манайхан ч гэсэн эндээс ирсэн байгаа. Бараг заанар битээ уурдараа зүгээр яг үндэ ярихад бол энэ сонгуулийн өмнө яригдаг яриа. Бүр тийм хөвшил болчихсон. Тийм битий байгаасаа гэж бодож байгаа. Тийм ээ. Тэгвэл та өдрөнд өөрөө ярьлаа битээ нэг гокруугаа битээ дайраараа энэ битээ ягаараа гэж яриад багш байна. Бид нар яг тэр голомтонд нь байдаг босоод үнэхээр бохимдхаас өөр аргагүй байдаг. Үнэхээр бохимдалтай. Бид нар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ачаа эргэлтийнх нь бараг 95% шохой хийж чаддаг. Яагаад тэр хог хаягдалт нь ингэ дарлагдаад ингэ явдаг юм бэ гэдэг дээр их харамсч явдаг та. Тэгээ энд нэг 5 юу тавьсан юм байна. Зорилт. Тийм ээ. Тэгээд зорилтын түрүүнд яриаг нь сонсож байгаад 2020 хэдэн онд дарагдана гэж байна. 23 онд гэсэн үү? 22 он. 22 он хүртэл энэ яг голомтонд нь байгаа багзаад одоо жаргаданд говьл энэ ард иргэдэг яах. Одоо тэгээд ахаад одоо 4 жил шууд бодгоо шүү дээ. Тэгээ энэ 4 жил ахаад энэ цагаан шоронд дараалуулаас уу. За энэ онд 19 ондоо юм уу 19 оны 6 сард бүрэн дарчмаа гэж бодлоо ярьж чадахгүй л дээ. Эсвэл бол 19 оны 6 сард төмөр замд амьдарч байгаа тэр бүх иргэдийг одоо юу гэдгийг шин сурвалжлын ус гаргаад шинэ байранд амьдруулчихна гэж бодлоо ярихгүй. Энэ бол боломжгүй зүйл. Тэгээ бид нар бол хөтөлбөрийг одоо хамгийн шахаж байгаа хугацаа нь өөрөө 22 он. Энд чинь 2000 гаруй талбайн асуудал ярьж шв. Тэгээд дээр нь жилд одоо 800 бадаа тэгээд эн чинь нөгөө хөдрөөсөө хамаарат эн чинь 1000 шахуу болж байгаа тооны асуудалтай энэ болонгор руу хайж байгаа энэ асуудал жилээс жилд нэмэгдэж байгаа юм асуудалтай холбоотой ярьж байгаа учраас зүгээр ажлын хэсгээр нэг зүйлийг шударга яриа л гэж. Үнэхээр цагаан тоосоо дарж чадахгүй юм бол тэгээд цагаан тоос нь хортой гэж батлагдах юм бол цагаан тоосоо дарж чадахгүй цагаан тоос нь хортой гэж батлагдах юм болоо шүү дээ. 19 онд тавиад байгаа зорилт биш тийм ээ. Ингэх юм бол дараагийнхаа арга хэмжээг Эрдэнэт үйлдвэр хаваа. Энэ нөлөөлийн бүс байгаа гэдэг иргэдээ нүүлгэх юм яах юм гэдэг яриа. Одоо шударга цаашаа явсан гэж тийм ээ. Ийм л одоо ярьж байгаа бид нар. Хортой хоргоо гэдэг ямар гарсан бэ одоо бид нар сайн мэдэхгүй. Жил болгон улсуудыг нэр зогсож байгаа нэг хэд хэдэн хүн эмчилгээнд явуулдаг юм шиг байлаа. Би зүгээр хамгийн гол шаардлага бол энэ яг гол голомтондоо байгаа улсуудыг энэ цагаан шороогоо дарагдтал нь одоо жилд нэг ч юм уу одоо тийм совилалт тийм ээ. Одоо эрүүл мэндийн тал дээр нь анхаараач. Би тэгжил юм тавиад байгаа байхгүй юу? Асуудлаар бол 2008 оноос 18 хоног дуусах хугацаанд бол нэг 10 удаагийн эрүүл мэндийн үзлэг хийгдсэн байдаг. За энийг ерөнхийдөө бид нар ингээд 10 жилийн хугацаанд наваад үзэх юм бол давхарцсан тоогоор бол ер нь 396 хүн орохоор төлөвлөсөн байдаг. Яг бодит байдал дээр орсон нь бол яг өртөлтийн одоо бүсэд байгаа бодит байдал дээр нь бол 290 хүн орсон байдаг. За өртөлтийн бус гээд бид нар бас одоо яг цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэд за одоо энэ цагаан тоосны бүсэд биш одоо цагаан чулуут дэнж одоо бусад баг дээр гээд ингээ харьцуулсан үзүүлэлтүүдийг гаргаж ирдэг. Тэр бүсэд болохоор бол нэг 200 хүн давхарцсан тоогоор шүү хамрагдсан байдаг. За энэ хийхтэй бол ер нь бол одоо хөрөнгө санхүүг нь болохоор бол Эрдэнэт үйлдвэр гаргадаг. За эрүүл мэндийн үзлэгийг бол манай Орхон аймгийн эрүүл мэндийн газар мэрэгжлийн одоо багуудыг одоо хамт мэрэгжлийн эмч нартай хамтарч хийсэн юм үзлэгүүд байдаг. Одоо энэ ганцхан шороо биш ус нөлөөлж байна. Усаар дамжаад бүх ард иргэдэд нөлөөлж байна. Энэ ямар нөлөөлтэй юм бэ гэвэл одоо энэ лүү хангалын голоо энэ чинь дан эрсдэлтэй ус урсж байна. Энэгээр тарьсан ногоог бид идэж байна. Энэ чи бас л бидэнд эрсдэл нь ирж байгаа шүү дээ. Дээр дооргүй эрсдэл нь ирж байгаа. Энэ хоёр асуудлыг салгаж болохгүй. Хоёулангийн зэрэг эхлэх хэрэгтэй байна гэж санд оруулах байна. Энэ асуудлаар биднээс олон лабораториуд нийлж шинжилгээ хийсэн. Тэр үедээ хангалын голын энэ бохирдлыг ямар
компаниуд ингээд бохирдуулаад байна гэдээ үзээд 11 компаниас 17 цэг илэрсэн. 17 цэг. Энийн 2 нь Эрдэнэт үйлдвэр байна гэж үзэж байгаа. За тэгээ ингээд олон компаниуд нийлж байгаад биднээс нийлээд л бохирдуулаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол нэг өмөрөө тэгээд байгаа юм байхгүй. А зүгээр энийг бол одоо нэг би хэлэхэд Монгол улс байна. Одоо өнөөдөр маргааш баг хэлэлцэж гэнэ үү? Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн хууль гэж гарч байна. За одоо энэ ус бохирдуулсны нөхөн төлбөрийн хуулиар бүх аж ахуйн нэгжүүд торгуул төлнө. Энэ дотор Эрдэнэт үйлдвэр төлнө. Та одоо ус бохирдуулсанд бол мөнгө төлнө. Та энэс бултахгүй хуулиас. Одоо энэ дээрээс тэр миний яриад байгаа 11 нэгжүүд бүгдээрээ төлнө. Нээлттэй хилцүүлгүйгээр иргэд сонирхсан асуултанд хариулт авч мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нөхөн олгор олгох, ногоон байгаль үнжийг нэмэгдүүлэх гэсэн саналуудыг дэвшүүллээ. Энэхүү саналуудыг нэгтгэж аймгийн эрдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар дахин хэлэлцэх юм а.